Хоршоо гишүүддээ ноогдол ашиг болон үнийн зөрүүг журмын дагуу тогтмол хуваарлж, хоршооны болон гишүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэх нь хоршоо тогтвортой ажиллах гол хүчин зүйл билээ. Хоршоо гэснээр одоо анхан чинь 5,000 байсан хаа. Одоо өссөөр 15,000 гарч байгаа. Тэгээд чэнж гэсэн хэрэг хоршоо дөх нөгөө ашигтай. Тэгээд сүүлд нөгөө бас ховын бодогддог. Тэрүүн дэхшигтэй жилийн эцсээр. Тэгээд ноогдол ашиг хоршоод одоо маань тэдэн хөв муугаад ховлаад өөрийнхөө хугацаас өгчих нь хоршоо танаас тариалт мараал хураалтын бүх юмыг даачх нь. Ядгаар хөврөш яг 1 кг хөвөр манай нэгтлээ 12,000 зантай гараад чэнжүүд авч ирсэн. Тэгээд ерөнхийдөө хоршоогоор дамжуулаад сүүлдээ нийт хөврийн үнэ ерөнхийдөө 24,000 хүрсэн манай энд. Тэгээд тэрний 12,000 төгрөгийн зөрөө өмнө чэнж гэсэн бол авч чадахгүй байхсан мэл та. Тэгэл өмнө 12,000-аар бид нар тушаац байсан хошоонд. Тэгээд тэр зөрөөгөө буцааж аваад килограмм тутамд 12,000 төгрөг буцааж авсан. Гишүүд өөрсдийн түүхийд бүтээгдэхүүнээ чэнжэд биш хоршоондоо тушааснаар хоршоо гишүүддээ зөрүү мөнгийг тооцсон хуваарлах шаардлага гардаг. Энэ нь нэгдүгээрт хоршооны хөрөнгө дутагдалтайгаас гишүүддээ эргэн тооцох нөхцөлтэйгээр урьдчилгаа төлж бүтээгдэхүүн түүхийн эдийг нь авсан. Хоёрдугаарт түүхийд бүтээгдэхүүнийг төлөвлөж тооцсноос өндөр үнээр борлуулсан нөхцөл байдлаас бий болдог. Тухайн одоо бүтээгдэхүүнийг борлуулад борлуулалтаас ашигыг бол одоо малчтаа өөрсдөд нь яг одоо дүүцүүлэн одоо хуваарлж одоо ашиг орлогыг нэмэгдүүлдэг. За чэнжийн гараад дамжиж байгаа бүтээгдэхүүнүүд бол одоо ерөнхийдөө чэнжийг л одоо хөрөнгө мөнгийг зугдаатгаж нэмэгдүүлж яддаг юм асуудал. Хоршоо гэдэг маань одоо ерөөсөө бүх гишүүдийн эрх ашиг тэнд хөндөгддөг учраас бүх гишүүдэд адилдаг шүлжиж бүх гишүүдэд одоо тухайн жилийн ашиг орлогоо одоо хуваарлж одоо үнийн зэрэг олгодог асуудал бас мөн гишүүжлэлээ татах энэ малчтыг нааш нь татах нэгтгэж нийлүүлэх хоршиж ажиллах одоо ийм сэтэл бий болгож чадчих. Тэгээ нодлон авар салгийн хөвөр гашин давтарч өгсөн. Тэгээ сүүлд нь аймгийн аншаар өгөө сүүлд нь ноогдлын шин бидэст уушаалт өгсөн зөрөөг нь. Тэгээ нодлон төмс тарьсан төмс тарингууд нөгөөдгөө хил төмсийн 500 төгрөг бидэстэй сонголттой зарсан. Гашин давтална. Тэгээ солон бас хураагаад бас сонголттой бас стеланжаас тасны тий хөнгөлттэй бас авдаг юм аа. Энэ бас явуулах тэр ашиг тоснос. Одоо чэнжийн гараас зэли гаршааны хамаг ашигтай. Эргээд л чэнжийн чорол олддоггүй. Гаршаа бол тэгэл тар тухайд ямар л урамшуултай. Тэгэл борлуулчаар ашигтай ашиг хэмээн гэргэл зөрүүг нь олддог. Хоршоо ноогдол ашиг хуваарлахдаа нэгдүгээрт гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хоёрдугаарт хоршооноос үйлчилгээ авсан байдлыг харгалзана. Жишээ нь хоршооныхоо дэлгүүрээс худалдан авалт хийсэн үнийн дүн болон бусад үйлчилгээ авсан байдлыг харгалзана. Гуравдугаарт хоршооны үйл ажиллагаанд оролцсон байдал буюу хоршоонд нийлүүлсэн бүтээгдэхүүн, түүхийн эдийн хэмжээ зэргийг харгалзан үздэг бөгөөд ингэснээр гишүүдийн эдэх оролцоог нэмэгдүүлэх, хоршооны хөрөнгийг өсгөж санхүүгийн тогтвортой байдлыг хангахад ач тустай. Хоршооны гишүүд нь хуваарлагдсан ноогдол ашгаа бүтнээр нэмүү хэсэгчлэн бэлнээр авалгүйгээр үлдээж, хувь нийлүүлсэн хөрөнгөндөө нэмж тооцоолох боломжтой. Манай хоршоо 1910 онд байгуулагдаж 60 мянгаар нийлж хоршоо өдөө өргөжж цаашаа дэмжиж явж байгаа. Бидний жилийн ноогдол ашиг нь 400 жилийн ноогдол ашиг нь 300-аас 400 эдэн цаасны ноогдол ашиг байдаг. Ингэснээр ч манай хоршооны гишүүдийн одоо ашиг орлого бол нэмэгдэж өнөөдөр бол ямар ч байсан доод одоо юу нэг 60 мянган төгрөг одоо хамгийн дээдлийн хувийн хөрөнгөтэй болсон он бол одоо 400 гаруй мянган төгрөг одоо ингээ болчиход байж байгаа яг одоо энэ үе дээр бол энэ бол жилдээ энэ асуудал ноогдол ашиг бол хуваарлсан дараагаар зарим нь авдаг, зарим нь авдаггүй. Бараг ихэнх нь бол авахгүй. Эргүүлээд хувийн хөрөнгөн дээр ингээ нэмээд тэн дээр нэг нэмэгдэх гэхээр ноогдол ашиг явах дээр хаваахтаа бид нэр хоршооныгоо хорлыг тэргүүлэгчтэй хорлыг хийгээд тэрүүгээрээ тогтцоод
урдчилж тэгээ хошооны хоорлоор хилэлцээ хошооны хоорлоор тогтсон бүр 12 сарын 28-нд бүх гишүүдийн хурлаа хийгээд энэ дээр бүх тайлангаа тавиад тэгээд энэ дээр дараагаар бид нар бүр малчтайгаа хошооныхоо ёолкыг хүртэл одоо сумын хэмжээнд өөрөөний соёлын төвөдөө өргөөнд ингэ тэмдэглэж өнгөрөөдөг байгаа. Энэ жил нэг өрхөд ойролцоогоор 4-5 тонн одоо халтар арваа ноогдож байгаа. Энэ нь одоо өнөөдрийн зах зээлээр бол нэг гишүүн өрх маань одоо 20 орчим сая төгрөгийн одоо бүтээгдэхүүн одоо ноогдож байна. Хоршоо гэдэг маань одоо ерөөсөө бүх гишүүдийн эрх шиг тэнд хөндөгдөг учраас бүх гишүүдэд адилдаг шүүлчиж бүх гишүүдэд одоо тэр тухайн жилийн ашиг орлогоо одоо хуваарлж одоо үнийн зэрэгөө олгодог асуудал бас мөн гишүүчлэлээ татах энэ малчтыг наашин татах нэгтгэж нийлүүлэх хоршиж ажиллах одоо ийм сэтэл бий болгож чадчих.